Сайн байцгаана уу? Амьтанд хайртай монголчуудынхаа амрыг яриг мэдчилж байна. Амьтдын ертөнц нэвтрүүлэг эхэллээ. За өнөөдрийн сэдэв бол мөсдлөгийн үеэс ирсэн залхуудай гэдэг амьтны талаар ярилцсан. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таны аяллыг бид урлая. Star Mongolia болон мянган найз амьтны дэлгүүр маань ивэнттэйг ажиллаж байна. Студид хөтлөгч Амар Санаа, Урнаа хоёр ажиллаж байна. За нэвтрүүлэг маань NTV, Од Мөндөр радио 107 болон 83.3 гэсэн хост төлгөөнөөр та бүхэндээ хүрдэгэ. За өдрийн мэнд ямар ахаа? Өдрөмдөө. За ингээд залхуудаа гэд надад бол их гоё нэр өгсөн байна. Тэгээ санагддгийн зүгээр. Одоо энэ хин өгсөний бол одоогоор мэдэхгүй гоод энэ тэр талаар юу би ер нь сонирхож үзээ. Тэгээ надад зүгээр хилний одоо үгийн сонголттой оноос нь нэрний талаас нь ингээд харахаар энэ ч мэдээж хэрэг Монголд байхгүй юм тийм чинь бид нэр энд өгсөн нэр байхгүй шүү дээ. Тэгтэл залхуудаа гэд өгсөн чинь бүр яг онцсон нэр юм шиг санагдаад байна. Жишээлбэл одоо бид нар чинь тахи гэдэг амьтан тавиалаа шүү дээ. Тэгсэн чинь манай тахи чинь Пржевальский гэдэг аялагч явж байгаад энэ бол Монгол дэлхийн яг адууны өвгөн байна гэж үзээд одоо тийм авч яваад тэгээ Пржевальский адуу гэж хэсэг явж байгаад одоо дэлхийд даяараа тахи болцсон. Тэгэхээр одоо бас ингээд унган нэр нь өөрөө ингээд хадгалагдаж явах хэрэгтэй гэдэг утгаараа одоо гоё санагдаж байна тийм. Тэгээ залхуудаа гэдэг нь амьтан бол одоо хүүхд залуучдын дунд бас нэлээх танил болсон амьтан. За яг ямар утгаар гэдгийг одоо хэлэхэд одоо зарим хүмүүс нь болохоор яг үзэсгэлэн амьтан гэдэг муухай гэж яриад байдаг те. Зарим болохоор юм инээдэг минээдэг болохоор нэг гоё амьтан гэдэг шүү дээ те. Тэрээс тэр ухаан үеийн хүний нөгөө нэг одоо ямар хөл дээрээс босноос нь хамаардаг байна. Гэхдээ ер нь зүгээр яг ингээд юу юм бэ л те. Модон дээрээс суугаад хүн рүүгээ харж байхаар болохоор инээж мэдээж болохоор юм нэг юм тааламжтай юм халбалгүй амьтан байгаад байгаа. Гэхдээ ингээд мөлхөө явж идэг штэ. Газар дээр явж байгааг нь харахаар штэ. Жигнэсээ тэнгэрээс нөгөө нэг юу буугаад ирсэн юм шиг гэдэг. Харь гаргийн амьтад буугаад ирсэн юм шиг санагдах. Нөгөө нэг silence л нэг чимээгүй байдаг кинод штэ. Тэрэн дээр чи quiet place нэг шиг санагддаг байхгүй зүгээр яг тэгж харагдахаар юм бэ. Ер нь тэгэхэр юм бэ харсан чинь хүн өлгөж байгаа юм шиг юу вэ? Тийм чинь тэгээд бас цагаад л бас хүнтэйг төстөдүү юм шиг санагдаж байгаа шүү дээ. Одоо яг бичний төрлөөгүй юу гэдэг тэгэхээр. Одоо энэ бүгдийн тухай бас ярьж өгөхийн тулд юу ч гэсэн эхлээд залхуудаа маань одоо энэ хаана амьдардаг юм те. Одоо бид нэг байгаль дээр нь одоо ингээд харъя гэвэл хаана харах вэ гэх юм бол Өмнөд Америк, Төв Америкийн нутгаар одоо тархан сургасан байдаг юм байна. Тэгээд одоо Панам гэд сувг гэдэг чинь те Панамын сувг гэж. За энэ Панамын сувгийн талаар чинь Ибавитоороос нөгөө ярьсан. Тэгэхээр Панамын сувг гэдэг чинь ингээд голдоо нэг юм олон аралтай нуур. Тэр нуурыг хоёр үзүүрээс нь сэтэлээд Атлантын далай, Карибын тэнгис, Атлантын далай буюу Карибын тэнгис тэгээд Номхон дэлгүүн далай хоёрлоо ингээд сэтэлцсэн байхгүй. Тэгээд тэр өндөр нь сувгдтаад ингээд усан онгоц нэвт гардаг болсон юм сувг байхгүй юу. Тэгээ би харин сая энийг бас ингээд хараад байжсэн чинь Барро Колорадо гэдэг одоо нэг арал байна л да жишээлбэл. Панамын сувгийн тэр нуур дотор байдаг нуурын дотор байдаг хамгийн том арлуудын нэг юм байна. Овоо том арал байна. Өмнөд Америк. Одоо ингээд Панамын сувгаар ингээд усан онгоцоор хизээ нэгэн цагт круиз аялмайлаар ингээд гарах болох юм бол тэр Барро Колорадо гэдэг арлын хажуугаар өнгөрөх юм байна. За тэнд бол наад бол чинь тэгээд ингээд бэлчиж байгаа юм байна. За тэгээд бэлчнэ гэж хэлэхгүй одоо модон дээр тэгвэл энэ одоо амьдралын ихэнх модон дээр дүүжлэгдэж тийм ингээд өнгөрөөдөг гэсэн шүү дээ тий. Тэгэд энэ арал дээр байгаа бүх одоо хөхтэй амьтдын 70% нь зөвхөн энэ залхуудаа юм байна. Тэгэхээр энэ арал дээр бол одоо доминант одоо тий давмгаалцсан амьтан бол таарах. Тэгэхээр одоо нэг ерөөс угаасаа ойлгомжтой одоо халуун орны чиглэг уур амьсгалтай бүс нутагт төлхөө амьдардаг. За удаан болох амьтан хичнээн халуун бүсэд амьдардаг байгаад ч нэмэргүй өвч. Үстэй байгаа шүү дээ чи бүр дээр нэмээд. Ихэнх халуун орны амьтад үсгүй байдаг те. Яг сармагчмар гэдэг. Гэтэ ингээд үс нь өөрөө ингээд нөгөө бие нэг хүүтэн байдаг болохоор даардаг юм. Даардаг учраас үстэй байгаа шүү дээ. Ер нь цаад санаа нь бол те. Тэг ямар санд одоо өөд мацхтаа хэсэг боллоо ингээд бүр модонд ингээд нуруугаа ээж ингэж бэдэг юм бүр. Дулаацж байгаа юм те. Тэгээ одоо манай хэлээр бол бэрэг амтан бол таах гэдэг байгаа. Тэгээд нөгөө мод руугаа авирж явахдаа ингээд халуун орны одоо тропикийн халуун орны нар ингээд шарах юм бол тэнд ингээд нуруугаа наагаад хэвтгэх нь өөрөө баг энэ хүний баг амьдралынхаа турш хамгийн гоё таашаалуудынх нь нэг бол таарах гэдэг. За одоо ингээд энэ амтны явсан тэгээд дээд өвөг яг амир амтан байх уу юунаас гаралтай тухай бас нэг товчхон мэдээлэл өгөх юм бол одоо нэг Ice Age гэдэг кино мэдэн тий? Тий штэ. За Ice Age дээр чи ямар амтад гардаг лээ? Тий нөгөө арслан зам байдаг. Слит үлээ хэн блэ? Тий сайбер
нэг соёот арслан гэж байдаг бас тий. Тий соёот арслан гэж байдаг. Тэгээд өндөг өнгөрүүлээд байдаг байгаа. Сид гэдэг. Сид гэдэг штэ. За тэр сэлмэн соёот бар гэдэг байгаа тий. Тэгэнгүүт тэр одоо хүний хүүхдийг нь авч яваад идэг нэг амтан байдаг чинь санаж байна уу? Сид гээд. Тий яг санах гэдэг нэг яг юу нь мэддэхгүй юм шиг тий нэг том нүдтэй онтолтой хоёр нүд. Яг зураг нь тэр зурсан зургийн жоохон бас хэтрүүлэгтэй жиж болох л байх л та. Тэр сид гэдэг амтан болвол одоо мөсөлгийн үед амьдарч ирсэн амтан. Тэрний одоо залхуудагийн дээд өвгөн тэр юм байна. Тэг сонирхолтой нь нөхөр одоогоос 34 сая жилийн өмнө буюу одоо олигоцен гэж байгаа тэр одоо үеэс эхлээд одоогоос 12 мянган жилийн хооронд үргэлжилсэн их мөсөлгийн үе байдаг. Энэ мөсөлгийн үеийг хүртэл амьдарч байсан одоо үлэмж биетэй хид хідэн төрлийн залхуудаанууд амьдарч ирсэн юм байна. Тэрний нэг нь гэсэн тэр одоо сид чинь. Тэгэхээр одоо сид чинь цагаад бол одоо Ice Age гэх киноны баг нэлээд гол дөрүүдийн нэг шүү дээ. Ер нь цагаад болох юм бол. Тэгээд эдгээр чинь нэг бүжгэлж бөөнөрөө ингээл санаж байна. Нэг өөрөө чулуун дээр гарч бүжиглэл. Тэгээ би ч дотор бодсон юм та хүн юм болоо да гэсэнгөө тэнд нь хүн явж байгаа шүү дээ. Тэгээд хүний хүүхдийг аваад болохоор энэ бас биш юм болоо. Тэгсэн чинь энэ одоо хүсэлгийн үеийг хүртэл одоо энэ хугацаанд бол хэд хэдэн төрлийн залхуудаа амьдарч ирсэн. За энэ залхуудаа дотроос бол одоо Eremotherium гэж нэртэй одоо төрөл нь 6 метр өндөртэй. Сервенийх нь өндөр нь 5 метр. Нуруу нөх урт байна шүү дээ. Нуруу. Тэгээд жин нь 5 тонн орчим гэж байгаа. 5 тонн гэж юу вэ? Заам хажууд жижигхэн бол явчихсан шүү дээ. Тийм амтан байсан байгаа. 5 машинтай тэмцвэт. Юу вэ? Цаан байгаа энэ төр бүр жоохон болчихлоо. Жижигнэ. Жижигдэх юм байна. За. За тэгээд арай давжаа болоод ирэнгүүтээ Nophrorhynchus гэдэг байгаа тэр төрлийн одоо залхуудаа нь болохоор орчин үеийн залхуудаатай харьцуулах чаргагүй бас. Хамгийн арай жижигхэн давжаа гэдэг байгаа нь шүү дээ. 250 кг, өндөр нь 275 м. За одоо 2 м 75 см өндөр байх нь шүү дээ. Иймэрхүү өндөр байх. Тэр энд багтах юм уу? Одоо ер нь бол 275 чинь гэрийн таазнаас таац шүү дээ баг. Одоо данаа таац шиг өндөр амтан л байх нь шүү дээ. Тийм залхууд. Ээж чинь тийм хөөрхөн амтныг үзүүлж ирсэн юм биш үү нэг ясандаа тий. За. Харин яг тэгд харж байна. За ингээд одоогоос 30 мянган жилийн өмнө мөсөлгийн төгсгөл үед устж алга болсон байт юм. Энэ одоо тэр амт нь бол саяных бол тэр өмнөх тэр 6 м өндөр 5 тонн жинтэй гэдэг байгаа нь бол ерөнхийдөө хамгийн томуудыг ярьж байгаа. Хамгийн ойрхон одоо устж өгөө болсон нь бол 30 мянган жилийн өмнө мөсөлгийн сүүл үеэр тэр амтан одоо Nophrorhynchus гэдэг 250 кг жинтэй 2 м 75 см өндөр байх үст тэр одоо сид нь 30 мянган жилийн өмнө одоо алгуулжээ. За урагваа археологчид нэг сонирхолтой судалгаа хийсэн. Ширэнгэ ойгоос мөсөлгийн үеийн залхуудаан нэг төрөл болох Lestodon-ы олон тооны ариг эсийн олсон юм байна. Нэг дор олон тооны ариг эс олдно гэдэг чинь тэр сүргэлж яваад нэг бол бариулсан, идүүлсэн эсвэл одоо үгүй байгалийн гамшиг тохиолдолд бөөнөр өгсөн бол таарах гэдэг үг байхгүй юу? Ямар ч гэсэн 19 амтны ясны үлдэгдэл байсан гэж байгаа тэнд. Тэгээд уг амтанд 2 хөл дээрээ зогсоход 4 м өндөрт хүрдэг жин нь 2 тонн гаруй жинтэй тийм амттуудыг олсон байна. Эдгээрээс олдсон 40 гаруй ясны хилтерхий дээр чулуун зэвсгээр сэгэлж ясыг нь задлсан хүний гараар задлсан ул мөр илэрсэн гэж. Мөн эртээ хөдөлмөрийн баг зэвсэг хүний гараар зассан байж босгүй чулууч хүртэл эргэн тойрон олдсон байна. Хүмүүс нухдаг байж тий. Тэгээд амтны сэгийг зартлахад хэрэгэлсэн гэдэг нь нэг бол тэрийг алж идсэн байна. Нэг бол тэрний сэг зэмийг идсэн байна. Тийм ямар нэг байдлаар ямар нэгэн байдлаар хүн тэрийг л барьж хүн махыг идсэн бол таарч гэсэн. Тийм болохоор бид нар чинь ингээд одоо энэ археологч чинь ингээд яхаар хин тараатхан тогш ярьж байгаа үстэй ингээд зүссэн байна. Ясан дээр нэг одоо мясны мөр байна зэн энэ бол тэгсэн байна тгий шархсан байна ингэсэн байна гэд дүгнэлтүүд гарч байгаатай адилхан. Тэгэхээр за ямар ч үсэн манай өвөг дээдс болох одоо Homo sapiens байна уу те одоо агун хүн байна уу Cameo байна уу бид нар маань сидийн одоо үр сад одоо энэ залхуудаан өвөг дээдсийг бол хүнс хоолндоо хэрглэж нэгэн үеийг одоо өлтөө давхад одоо ашигласан бол таарах гэдэг байгаа байхгүй. Одоо энэ археологийн албарын үндсэн дээр. За ер нь одоо ингээд одоогийн тэгвэл одоо видеоэр чинь том юмнууд ярьлаа шүү дээ. Хамгийн жижиг нь л ихэд манай гэрийн таац шиг том одоо залхууд ярьлаа. Одоо энэ ер нь байгаль дээр ямар ч жоохон хэмжээтэй байдаг талаар
Сонирхол. Тийм. Үнэхээр санаанд оромгүй том байш шүү те. Энэ одоо энэ сонир амьтдаггүй те нийтдээ царайтай. За залхуутай бол дунд зэргийн хэмжээтэй амьтдынхаа тоонд бол ордог. Амьтад том жижиг амьтд гэж байдаг шүү те. Тэгээ нас бий гүйтс нь ихэвчлэн нэг 60-аас 80 см байдаг юм байна. За жин нь бол 3.5-аас 8 кг буюу одоо меникун энтер гэдэг муурчин бол 8 кг байдаг л да. Тэгэхээр ер нь нэг муурхуул амьтын юм байна гэж төсөөлөгдөж жингээс нь харахад. За тэгээ эдгээр амьтад бол ийм урт мөчтэй бөгөөд хөлний үзүүрт байрлах юм том махисан умснуудтай. Тэгээ ямар ч хүч гаргалгүйгээр зовлгүйгээр модноос ингэж дүүжлэгдэж байхаар ингэж хувьсч ирсэн тийм юм байна. Одоо нөгөө хүний бөөс мөөс чинь бас яг одоо мөчнийхөө гэх юм уу те урд нь бас яг ийм хумстай байдаг хгүй. Тэгээд нөгөө хулсны баагаа гэдэг чинь үсэн дээр ингэж явах зориулагдсан. Үсээс зуураа те ингээд. Тийм. Яг тэрнтэй л адилхан л одоо жоохон жижиг амтантай зөрүүлжлээ гэдэг мэдтгэн тэр байгаад те. За тэгээ харах чадрын хувьд бол ер нь том муу байдаг. Бараг одоо сайн юм харж чаддгүй гэж хэлж болно. Гэхдээ бол өнгийг нэг муу юм алгаад байдаг. Тэгээд сүүлний хувьд бол одоо маш жижигхэн юм сүултээ одоо сүултээ юу гэж асуувал ер нь хүн бүдэрхээр те сүулгүй ч гэсэн баг. Гэтэ тэнд бол нэг юм биш шүү те маш жижиг юм. Энэ байна шүү дээ. Өгсөн зурган дээр нь бол нэг жоохон юм байна. Яаж зүгээр явах өгсөн шиг. Тэгээ ер нь нийт хөхтэй амьтдын дунд бол ийм огт нүдгүй буюу бүрэн хараагүй амьтад 10-аас 20% ингэж байдаг юм байна. Харин модон дээр ингэж дүүжлэгдэж амьдардаг амьтдын хувьд бол бас цөөхөн байдаг. Тэгмээс харин хүчингууд модны ирвэсгээд байгаа энэ flying lemur гэдэг бас нэг юм сарсан баава хаашигч юм шиг те нэг юм амьтан байгаа. За лемур чинь нөгөө нэг Мадагаскар дээр гардаг модноос мод намжид нисэдэг алаг мөн биз дээ тий. Flying lemur гэдэг яг сарсан баава хаашиг юм даа. Арай өөр төрөлний. За ийм амьтан байдаг. Одоо энэ амьтны төрөл нь бас их сони юм байна. Одоо энэ гарч байгаа зургуудыг бол бүгдийг л залхуутай гэж нэрлэн л тээ. Гэхдээ одоо харь гаргийн хүн ирснээ горилла бит хоёрыг нэг төрөл гэж андуураад байгаатай адилхан юм байна. Энэ яг ямар учиртай вэ гэхээр нэг нь 2 хурууц залхуутай гэж байдаг юм байна. Нэг нь 3 хурууц залхуутай гэж байдаг юм байна. За 3 хурууц залхуутай бол одоо бидний нөгөө сайн мэддэг Zootopia энэ кинонд гараад идэг. Тэр бол 3 хурууц залхуутай юм. Энэ бол бүр маш удаан хөдөлгөөнтэй, өдөр идэвхтэй, им хязгаарлагдмал бас юм бага тооны шүттэй. За 2 хурууц залхуутай бол арай илүү хурдан, шүн идэвхтэй, шүнийн цагаар амьдардаг. Тэгээд одоо шүд нь бол юм хурц ийм амьтан байдаг юм байна. Манай 3 хуруут бол одоо Zootopia дээр гардаг буюу нөгөө царай нь ингээд нэг жоох юм алгалсан байрын те тод хар нүдтэй тэгснээ одоо нүүр ам нь ингээд жоохон алаг байгаад байгаа юм. За харин 2 хуруут бол одоо нэг юм нийл өнгөтэй. Ийм байдаг юм байна. Цулгаа өнгөтэй гэсэн үг шүү дээ. Яг үнэ. 2 хуруутын генетикийн хувьд бол тийм цулгаа. 2 хуруутын генетик нь бол ерөнхийдөө одоо нэг баавгааны төрлийн дүү байхгүй юу? Одоо бүр өвөг дийцээсээ бүр шал өөр гэсэн үг юм. Тэгвэл бүр 2 өөр төрлийн амьтан болох гэдэг шүү дээ. Тийм. Харин нөгөө 3 хуруутай маань болохоор нөгөө armadillo гэдэг дээ шүү дээ. Тийм нэг хоёртай зарашны нөгөө арлаас олдог шүү дээ тий. Тэрний бол яг бүр ингээд цаад гаргал нөөх юм бол жоохон тэдний талын нөхөл юм байна л да. Тийм. Холын хажуу айлынх нь 2 их хүүхдийнхэн холын матна гэдэг шиг юм. Тий. Тэгээд энэ хоёр маань хөрх идгээд нэг амтан гэж нөгөө хүмүүс байгаа амьдралынх нь хэв маягаар ингэж бодоод идэг. Гэтэл нөгөө конвергент хувьсгал гэдэг хувьсэл гэдэг байгаа шүү дээ. Бага орчиндөө зогсоод ижлэвтер юм амьдралын хэв маягаар амьдрал андуураад идэг юм байна. Тэгвэл ерөөсөө шал 2 өөр амьтан биш үү? Нэг арга замаар амьдардаг 2 өөр төрлийн амьтны салам өчр явж шүү дээ. Горилла хүн хоёр л гэсэн. Ууг нь. Заавал горилла юу? За нэг иймэрхүү одоо ялгаатай юм биш. Ингээд одоо түрүүн удаан гэдэг нь тий. Тэр удаан байх чинь бас өөрт нь их давуу тал алгат юм байна л да. Юу вэ гэхээр удаан болохоос өмнө хоёулаа нэг явах. Удаан болохоос өмнө. За тэгээ Star Mongolia манай од мөндрийн бас олон нэвтрүүлгүүдийг ивент гэж мөн хамтарч энэ аяллуудыг зохион байгуулж байдаг. Тэгээ энэ удаа 6 дугаар сарын 25-нд бид бүхэн одоо 2 улсын Камбож, Вьетнамын 4 хотоор аялах гэж байна. Энэ аялал бол
одоо манай заяа маань бол аяллыг маш гоё өдөртөн зохион байгуулж дээрээс нь одоо тайлбар хийж чаддаг өндөр мэдлэгтэй хүний одоо шин чанар байдаг байх л та. Манай зулаа захирал маань бас хамт явна. Тэгээд бид хэд маш цөөхөн одоо хүний бүрэлдэхүүнтэйгээр явна. Зулаа захирал маань бол нөгөө нэг Европ судлаач өөрөө хүн. Тэгээд нөгөө Египтийн аял маял дээр бас тайлбар хүчтэй хийж явсан. Маш олон хүнийг бас гайхшруулсан. Тийм одоо маш одоо юу гэдгиймд зүгээр нэг аялах нэг өөр те маш гоё тайлбартайгаар үнд сууртайгаар харж байгаа чулуугаа хүртэл ямар учиртай чулуу вэ гэдгийг таньж мэдээд харах бас нэг өөр байдаг шиг энэ бол танин мэдхийн ийм маш гоё аялал болох юм аа. Тэгээд Angkor Wat бол одоо маш товчхон хэлэхэд бол дэлхийн 7 гайхамшигын баг нэг гэж явдаг те 8 дахь гайхамшиг гэж явдаг. Тухайн үед ч одоо сүм хийдүүдэл бүх зүйлийн аль гой том сүм хийдтэй л хамгийн одоо мундаг гэж одоо яригддаг байсан гэхэд бол энэ Angkor Wat-ийн анх олдчихсэн тэр археологийн түүх болон ер нь эдний энэ тэр хааны түүх энэ тэр маш гоё юм билээ. Энэ бүх нарийн мэдээллүүдийг та бүхэн маань яг өөрийнхөө биеэр очиод тэр агаар усыг амьсгалаад дээрээс нь ингэж тайлбарлуулад явна гэдэг бол маш алдаж болохгүй боломж гэж бодож байна. За Камбочийн Кохкер дээр очино Холн Бэй гэдээ байгаа. За Нимбин дээр очино Skull Island-ыг хийсэн. Angkor Wat дээр бас Mowgli киног хийсэн. Холливуудын одоо энэ том кинонуудын хамгийн л гоё үзэсгэлэнтэй газрыг хайж очиж хийж байгаа газрууд бол одоо бидний аялах энэ газруудад байх юм аа. За нэмэх нь манай нэвтрүүлэг болгоны ард сууж байдаг Гомбо гэж залуу байдаг. Гомбо маань хамт явна. Тэгээ нэмэх нь бас би явна. Улаан гихмэрчүүдийн тухай They killed my first killed my father энэ гэдэг кино мэн нөгөө бас үзээд байна. Улаан гихмэр одоо очиж байгаа газрынхаа тухай та бүхэнтэйгээ гоё танилцаад насан туршийнхаа найз нөхөрлөлтэй нэг удаа танилцаа 1000 өдөр нөхрөл гэдэг шиг энэ бол маш олон талын ач холбогдолтой ийм аялал болно. Та бүхэн маань тэгээд бидэнтэй хамт аялаараа хамгийн гол нь та зээлээр явж болох юм шүү. Нэг 20% нь 5 сая 700 хэд байла төлбөрн тийм тэгээд 20% та бүхэн маань төлөөд сардаа нэг 100 200 мянган төгрөгийг сар болгон төлөөд ингэж явчих боломжтой. Энэ бол од мөндрийн яг зуны сүүлчийн аялал учраас та бүхэн маань гэр бүлээрээ найз нөхдөөрөө гоо шийдвэрээ гаргаад бидэнтэй хамт аялаарай. Тэгээ маш тансаг одоо өдөржингөө ядарч яваад ороод ирэхэд пош хөлөө идчихэд тийм ээ ороод ирэхэд маш тухтай бас жочд буудал бүх юмыг ингэж гоё зохион байгуулсан байгаа. Эстер Монголигээ та бүхэн маань фэйсбүүкээс нь одоо дагаад дэлгэрэнгүй мэдээллүүдийг аваарай, бүртгүүлээрэй. 72 тэгтэг 92 тэгтэг уцаар бас холбогдоорой. Тэгээд хамт явж байгаа, хамт явъя гэсэн хүмүүсээ тэрврээ дугтаад авахд бэлэн байна. Тэгээд хамт аялцгаая. Баярлалаа. За хоол гэснээс би энэ үрч одоо оны өмнө явсан шүү дээ. Бид нар бөөнөрөө тэгээд надад би бол нэг л ямиг онцгой чамлж одоо хямсгар ханддаг хүн. Тэр бол хоол. Тэгээд хоолны хувьд бол надад үнэхээр асуудал гараагүй. Би ганцхан айжсэн ганц зүйл маань би одоо хоол таарахгүй балархах гэж бодчихсон. Би жоохон шууз мөзөрл авчихсан. Би тэрэндээ жоохон санаа зовсон байна. Үгүй яг бүр үнэхээр мэдэхгүй юм чинь. Тэгээд надад тэр маань том одоо туршлага өгөөд бас амьдралын одоо бас нүд нээлсэн зүйл байсан юу гэхээр би Зөвнүүд Азийг халуун тэгэл хүн амтан идчих чадахгүй хоол иддэм бодсон чинь пош үлдэж чинь үнэхээр тааламжтай сайхан амттай тийм сайхан шүлүүдийг би мдээгүй чинь Камбож бол одоо өхрийн махыг маш гоё боловсруулж иддэг нэлээд махчин маягийн монголчууд шиг тийм ус байлээ гэх мэтлээ ингээд би одоо Камбож их ядуу ус гэж бодсон чинь өхрийн махтайгаа л ядуу ус байлээ ямар ч байсан. За тэгээ нэг иймэрхүү зүйлүүд надад одоо хэлж чадхаар байна. Тэгээд хүн хоол сайхан байхад хоол ор хоёр сайхан байхад хар аяндаа болд юм дөө. Тэгээд хамт явж байгаа хүмүүс 3 байхад хаашаач явж болт. За тэгээ сайн яваад ирээрээ. За баярлалаа. За энэ одоо ингээд энэ юу нэг яаж яваад үнэхээр залах уу юм уу? Яацсан гэдэг энэ асуудал бас байна. За тэгээ залхуудаа газар дээр явж чаддгүй. Тэгээ мүлхэнлэх зүйлтэй тэр. Тийм тэр одоо махир том хумсаа ашиглаж зөвхөн мүлхэж л хөдөлдөг гэж. Одоо явж ингэж босоогоороо сарвч явж чадахгүй нь шүү дээ. Чи бодлоо ингээд 3 хумстай ийм хөл эндээс нь тогтохгүй байхгүй бүр наацхан тий. За тэгээд явна гэдэг чинь ер нь өөрөөс нь их булчин шаардсан шүү дээ ер нь бол. За гэсэн чи энэ одоо биеийнх нь үтцтэй нь холбоотой гэж. Залхуудаан булчин шүрмс нь нийчингийнх нь ердөө 25-аас 30% эзэлдэг. Тэр чинь маш их одоо том хүний бие чинь их булчинтай байж биений үе чинь хөдөлгөж авч явж байгаа шүү дээ. Бусд одоо амтны хувьд болохоор 40-45% булчинтай байдаг болвол энэ бол тэдний ажилтал өстой тун нунж дор амтан гэж үздэг. За нунж гэдэг бол их эртний монгол гоё үг байна. Тэгээд одоо тэгээ 25-аас 30% эзэлдэг гэхээр энэ том биеийн хөдөлгөнд чинь хүнд байхгүй. Булчин хөгжөөгөө захиал. Тэгэхээр залхуудаа одоо мод руу яаж авирч өдөгдөд байна гэдэг асуудал гарч ирж байгаа.
одоо хамаг учир нь бол махир хумсанд нь байгаа гэж байна. Хумсчаар залхуудаа модны мөчөрт маш амархан бэхлэгдэж зүүгддэг юм байна. Тэгээд нэг булчин удаан юм болохоор ингээд булчингаа хөдөлгөж ингээд дараагийнхаа цэг дээр авчиж ингэж ахдаг гэсэн үг байхгүй. Тэрнээс тэр угаасаа тэр залхуураад байгаа юм биш. Угаасаа энэ булчин султай учраас яг тэр булчиндаа таарсан хөдөлгөөнийг л хийж байгаа. Тийм болохоор одоо зүүгдээд ингээд баг багаар хөдлөхөд одоо тэр хөдөлгөөнөө ихт баг одоо хүч шаардахгүйгээр хэмжээнд тэгж одоо хөдөлж одоо урагшилдаг гэсэн санаа. Тийм болохоор л удаан харагдаад их л залхуу амтан байна гэж бид нар бодоод тийм нэр өгсөн бол таарч байгаа. Залхуудагийн хөдөлгөөний хурд модон дээрээ байхдаа 1 минутанд 4 м гэж. За ер нь яс мэлхийнээс 7 дорших байж мэдхээр байгаа байхгүй. Хамгийн онцгой тохиолдолд жишээлбэл амь насанд нь аюул учраад хүүе өглөө гэд бодоход хөгөө зүхтах шаардлагатай болвол энэ хурд 4.5 м урж хурдцдаг гэж. 4 м жирийн үед 4 м хурдталдаг байхгүй одоо 1 минутанд 4 м л явдаг. Яана гэд гүүхээрээ хүн дөрөв алхмаар байгаа байхгүй тий. Яана гэд бүр амьдрал нь одоо шийдэгдэх гээд ирэнгүүт хурдлангууд 4.5 м л 50 см-ээр л нэмэгддэг. Мэдгүй харахаар нэг юм тусламж хэрэгтэй байгаа юм шиг харагдаад байгаа. За тэгээ газар дээр бөөл өстэй бүр хэрэг байхгүй ч хит чиргүй. 3 м минут болдог ч байна. Минутанд 3 м болж эхэлсэн. Одоо нийт туулах зайн шүү дээ. Тийм. 3 м гэж 3 секундын ажиллахгүй юу? 20 секундэд 1 м юмсан. 20 секундэд хоёлаа ингээд нэвтрүүлэг 20 секунд хөдлөөд ичээд эндээс тэнд очсон байна гэсэн. За тэгээд ийм хурдтай бол модноос бууж ирэхгүй байх нь ер нь баг амьд нь үлзийтэй зүйл болж байгаа. Тэгэхээр онцгой тохиолдолд модноос буух нь шүү дээ. Гэтэ энэ залхуу зан нь бас ингээд зарим тал дээр давуу тал болдог. Байгалиасаа заяас нэг онцгой давуу тал нь болж чаддсан юм байна да. Онцгой чадвар нь ч юм. Одоо байгаль их залхуудаа ингээд махчин амьтдаас хамгаалахын тулд болох болгосон. Махчин амьтад тэр дундаа пумо болж хэлвэл эрс хөдөлгөөн хийж байгаа амьтыг аюу анзаардаг. Ярс гэсэн юм надад. Тийм болохоор тийм амьтдыг барьж иддэг. А тэгсэн чинь энэ одоо хөдөлж байгаа ч мэддэхгүй нэг юм юм ерөөсөө тоодгүй анзаардаг. Тээнийхээ ачаар амьд үлдэх тохиолдол нь нилээ их гэж. Байгальд амьд үлдэх нь ер нь бол одоо 9 шидийн арга байна. Хурдан байж зүхтааж, дээшээ нисэж зүхтааж, зодолтож ч юм уу те ингээд өнгөө хувирах юм бол энэ бүр ингээд хөдөлгөөнгүй байгаад хөдөлгөөн муутай байх нь хүртэл зарим амьтанд амьд үлдэх арга нь бол таарч байгаа гэсэн үг. Гайхалтай. За мэдээж хэрэг удаан байхад одоо сул тал бол хангалттай байгаа. Халуун орны бүсэд амьдардаг хөвгтэй амьтанд ч гэлээ залхуудаа харьцангуй идэвхтэй үедээ биеийн температур нь 30-аас 34 одоо хэм градус болдог. 30-аас 34 биднээс одоо 37 тий идэвхтэй үед байхгүй. Бид нар чигээд хөлрөөл ирээл яхаарал 37 8-аар өгч байгаа шүү дээ тий. Тэгээ амгалан 50 үед бол бүр нөгөө биенийхэн температур нь буурчдаг. Биенийхэн температур нь буурж байгаа учраас өөрөөс нь энержи маш их бага зарцуулж байна гэсэн үг байхгүй. Айгуу сайн. Тийм учраас зүрх нь маш удаан цохилдгоо гэсэн санаа бас явж байгаа. Цусны эргэлтэн удаан. Тэгэхээр нэг цаанаас нь цохилгоор тийм биений температурыг уулгаж байгаа байхгүй. Хамгийн сонирхолтой нь тэдний биений одоо хэм орчмоос хамааран орчноос нь хамаарат өөрчлөгддөг. Одоо ихэвчлэн 25-аас 35-ын хэмийн хооронд хэлбэлцдэг бие нь бол. За ховор тохиолдолд агаарын хэм хэд хөрөх үед тэдний биений хэм 20 хэм хүртэл буурч чаддаг гэж байгаа байхгүй. 20 гэж юу вэ? Маш өндөр хуваар буурч ш бас тий. Одоо жишээлбэл за бодолтой 30-аас 34 чинь биенийхээ температурын жид бараг осгож өгнө гэсэн үг шүү дээ. Тий осгож өгнө гэсэн үг байхгүй. Залхуудаа зүгээр хөшөөд орчих. Энэ зүгээр хөдлөн өлөх хөшин байдалд ордог. Хөрөхөд бараг энэ шиг хүүтэн байна гэсэн үг шүү дээ. Тий 20 хэм гэдэг чинь одоо юу шүү дээ бассейн ус гэдэг шүү дээ. Бассейн ус чинь 20 хэм шүү дээ. Би энэ тийм хүүтэн бий. Тийм байна. Тэстэ жинхэнэ хүүтэн цустай болно гэсэн санаа л. За ингээд мэдээж хэрэг бодисын солилцоо метаболизмын суудаа. Бодисын солилцоо ингээд боол боловсруулах. Тэгтээ айгуу сонин хүнээс тэргэж. За. Залхуудаа маш удаан хөдөлдөг амтан. Энэ тэднийг одоо удаан биений удаан биеийн бодисын солилцоотой холбоотой. Амьдралын бүх хэв маягийн энерги ерөөсө ганцхан энерги гэдэг зүйлийг л аль болохоор хэмнэхэд чиглэгддэг. Тийм учраас удаан бүр юм бойлох юм байгаад байна. Одоо энэ баг ингээд нэг үүдийн те минутанд 10 м гүйлгчих юм бол энэ баг тэгээд амьдралынхаа тал энерги алдчих юм шиг санагдахаар л та. Зөв би тэгэд өсөөлөх нь. Гэхдээ судалгаагаар залхуудаа бодисын солилцоо хүнийхээс ч хурдан явагддаг болохыг тогтоосон байна. Жишээлбэл одоо залхуудаа шарах. Одоо хүн ингээд шарахтай шүү дээ. Тэгвэл хүнийхээс 2 дахин хурдан итгэдэг.
Одоо тэрний махир том хумсан ч гэсэн маш хурдан ургадаг нь үүний нотлохоо. Ямар сони тий. Одоо жишээлбэл чи гараа ингээд зүсчдэг штэ. Тэгээ чи ингээд цусгааж байгаа бол ингээд сорив дэвшээ эхлээд 5 тогтоол ингээд энэ процесс энэ одоо үйл явц 2 дахин хурдаг гэсэн. Ямар мундаг юм тий. Тэгээ чи жиржигнээ захтандагдаг штэ. Одоо сорив тогтоо. Тэгэхээр тэр чинь ингээд захтанж чинь одоо энээр чинь жинхэнэ ингээд нэг байглаасаа ингээд 3D принтерээр хэвлж ийн гэсэн үг байхгүй цаа. Тэгээ тэр хэвлж байгаа процесс нь чамайг гжигдүүлээ захтнуулаад байгаа гэсэн үг байхгүй хүний бие. Тэгээ энэ нөгөөлбөр 2 дахин хурдан одоо тэр юу нэ. Тэрний ямар мундаг юм тий. Тэгээд эрдэмтэд одоо энэ затлахуудыг авчираад нэлээд судалж бараг хөрхийг зүсэж үтсэн байна штэ. Одоо хагалгаа маглаа хийсэн бол задлын тайсан бол таарах гэдэг байна. Жишээлбэл. За нэг асуулт байгаа. Энэ одоо залхуудаа ч одоо газар дээр бол хэцүү юм байна. Харин тийм байна. За модон дээр хэцүү юм байна. Ер нь өөр юун дээр байж болдгоо л энэ. Тийм залхуутай бол айгүй сайн сэлж ханддаг амтан гэдэг байгаа байхгүй их сонио. Гэхдээ сайн сэлж чаддаг хэрнээ уснасаа гарахтаа бөө асуудал бол нөгөө нэг булчин шүрмэсний ажилтгүй амтан чинь уснасаа гарахтаа жоохон асуудалтай гинэ. Усан цэлэгтэй бол ер нь нэг ороод давал гайгүй мэн тий. Удаан ч гэлээ ер нь яг чадвар нь бол сайн одоо мэлхий сэлж байгаа юм шиг л ерөнхийдөө сэлдэг юм байна. Тэгээд тэдний бол энэ том ходоод нь усан төвхөд бас тусалдаг бөгөөд хөөгчл юм уу? Удаан бодисын солилцоо нь амьсгалаа 40 минут хүртэл төгжих юм боломжийг олгодог. 40 минут гэдэг чи одоо эн чинь баг усны амтан шиг болох гээд байгаа байхгүй юу? Хүчил дөрөвч хэрэггүй шахуу болтлоо зүрхэнд удаан зөхнө гэсэн үг шүү дээ. Одоо нөгөө өөрийгөө удаашруулдаг нөгөө хагас амебиос гэдэг үлээ нөгөө тэр чадвар нь айгу мундаг байгаад байл да. Одоо мэрэгжлийн тамирчин хүн гэх чинь бол нэг 5 юм уу 8 минут л хамгийн одоо сайндаа бас тэгж төгсөж яхад энэ бол 40 минут буюу усан доор бас байхаар зогслогдсон л гэж харж байна. Тэгээ залхуудаа сэлэх нь ер нь бол ховор нэг сэлж яхахыг харахгүй. Гэтэ амьдах орчноо солих эсвэл одоо хоолт хийжэл хайх хосоо хайх шаардлагатай зайлшгүй шаардлага гэсэн үед бол ингээс хэлээ явчихдаг юм байна. Партнер болтохгүй бол өстой тэнгис долоо гаталдаг бол таах гэдэг шүү дээ. Тэдний тэгээ урт мөчүүдийн ачаар усан сэлэх хорд нь 1 минутад 14 м хүртэл одоо хурдаар сэлэх юм байна. 3.5 дахин нэмэгдэж шүү дээ. Тийм. Хурд нь. Эв хавгүй юм шиг харагдаж байгаа бол учраас сэлжтгэл нөхөр байна л да. Тэгээ залхуутагийн нэг сонирхолтой онцлог бол зүрхний цохилтой бараг 3 хэсгээр нь ингэж тус тусад нь багасгах юм чадвартай. Хөөх. Сүрхий байгааз. Тийм байна, тийм байна. Тийм бид нар бол зүрх мөрхөд гэж удирдах чадахгүй шүү дээ. Миний бодлоо ойлгож байгаа бол 3 хэсэгт ч одоо 3 чамбер л бахтаа 3 хавхлагаар төвшөнд ингэж 1-р хэсэг 2-оос 3-р хэсгээд хамгийн бага хэрэглээтэй хэсгийг нөгөө хоёроо хааж агаад хамгийн бага одоо энерги бага засуулах хэсэг дээр амьсгалж мэсүүлдэг гэсэн үг л харах гэдэг шүү. Тийм байна. Тэгээ сэлэг чадвартай болохоор эдгээр чинь нөгөө гол мөрөн гатлах эсвэл арал хооронд сэлэх хүртэл юм боломжтой байдаг. Тэгсэн залхуутагийн хөдөлгөөн хийхээс аль болох нөгөө зайлс хийдэг учраас зөвхөн зайлшгүй тохиолдолд одоо энэ үйлдэлийг хийдэг байх нэ. Амиа ураараа гэсэн үг. Тэгээд 40 минут байх усан дор байх зохицолгоо нь бас өөр чухал юм байна. Ямар нэгэн байдлаар одоо өөрийн чинь байгалийн нөгөө нэг жилийн цикл гэж байгаа шүү дээ. Тэрүүгээр тойргоор бол энэ чинь бас нэг юмтай хөнөөлттэй л байж таарна шүү тийм ээ. Тэгэхээр тэрнээс зугтахын тулд 40 минут тэрийг алга ултал нь байж чадах гэдэг чинь тэгээд усан дотор ороод 40 минут усны дараа гарч ирнэ гэсэн үг шүү. Усан бүр доошоо ороод 40 минут байж чадна гэсэн үг шүү дээ. Санаа нь бол. За тэгэхээр аюул занал яасан тохиолдоход бол 30 минут нуугдж гарч ирж чаддаг юм байна. За тэгвэл энэ өөрөө идүүлэх яг өөрөө ер нь юу иддэг юм бэ? Гэдгийг ярьж байгаа тийм. Тэрэнд маш их санаа зовчихсон. За үндсэн хоол бол ерөөсөө модны навч гэж. За. Навч нь боловсруулахад хүнд ер нь бол хүнд бид юм ба шүү дээ. Ер нь хүнд гэдэгт урд юм байна. Шимт ижил муутай хоолнд тооцогддог. Ер нь амьтдны ертөнцийн хувьд. Тиймээс залхуудагийн хоол боловсруулах систем нь онцлог бүтцтэй байна. Тэднийг эзэс том хэмжээтэй. Олон тасалгаатай гэж. Яг нэг юм одоо үгүй олон юм конвейеринг систем шиг ингээд дараалтай гэсэн үг байхгүй. За тэгээд нэг удаагийн хоол боловсруулах үйл явц нь бүтэн сар үргэлжилж болно гэж. Тэгэхээр одоо эдсэн хүнсээ би баг 14 хоног 20 өдрийн дараа гаргана гэсэн үг байхгүй юу? Ингээд бас процесс нь удаан ингээд явах юм шүү дээ. Одоо хүнийхээс шал өөр. Шал өөр. Одоо өглөө идээд оройн биддэг бол энэ бол тэгж явна гэсэн. Сарын дараа. За хоёр хурууд залхуудаа бол бүр бүх идчихдэг гэж байгаа. За тэгээд шавж одоо жимс сэгзэм бага хэмжээний гөрүүлж идэж чадна гэж байна. Тэрэн дээр их уу явж чадахгүй. Харин 3 хуруу залхуудаа ерөөсөө өвсөн тижилт. Зөвхөн ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэ. Дээр нэмээд ганц модон дээр амьдэрдэг гэж байгаа юм. Ерөөсөө одоо энэ бол чиний заяасан мод гэ тэр модон дээрээ төрөөд үхнэ.
тэндээсээ тасралтгүй болдог ч. Оо яа. Ямар. За нэг модны навчсыг цөлмөж дуусаад дуусгах аюул дагуулдаг ч гэсэндээ нөгөө талаараа модныхоо доор очиж хүндэрд юм. Тэгээ тэр хүндэрсэн одоо ялгцсан болохоор тухайн модыг бордож иргэд тэжээдэг юм. Тэгээд нэг юм навчийн нийтээ боловсруулаад доор нь бордоо болгож өгөөл инээх удаа ингэ явж идэг нэг бордоо ч юм шүү. Тий. Өр хүүхэд нь одоо магадгүй бас тэр бодон дээрээ л амьдрах нь л да бас тий. Яагаад тэгэхээр за би энэ дараа жишээ нь хэлж байгаа. Сайн юу ч гэсэн ихлээд нэг ер нь бол залхуудаа одоо бизнес асуудал гэж байгаа шүү. Тэр үнээр шүү. Модон дээрээс буугаад ингэ бизнес. Тэгэхээр амьдралынхаа хугацаанд нэг хугацаанд одоо ихэнх хугацааг модны орой дээр өнгөрөөдөг. Тэгээд би сарга нь бол их өвөрмөц юм гинэ. Бизнесаар шийдэх үедээ заавал модноос буудаг гэж. За ялгцаа тусгайлан сонгосон газар ухаж болдог. Нөгөө нэг юмараа ингээд ухсаар ч юм уу удаа штэ ингээд ухсаар байгаад нэг юм тэгээ тэрэн дээр очиод бизнесх нь штэ. Тэгснэ бизнесад буулгах нь штэ. За тийм айгу бүт. Газар дээр залхуудад маш их олон аюул нүүрэлдэг тийм удаа учраас байгаль их тэрийг өөрийн бас олон тэгж зовдөг учраас модноос их удаан буулгахгүй байлахаар зохицуулсан. За байж одоо ингэх нь. За хаста баларлаа гиз хэмрээд бацлаад байна гэдэг боохгүй. Тал өдөр яаж л болох нь. За найз нь бицчэд ирээгээд тэгээд алга бол хог хайчаад ирээгээд хоног 2 хоногоор алга болтог бол энэ залгуутай бол яг тэгдэг байна шүү дээ. Тийм байна. За амтанд бариулчихгүй бол бүр ирэхгүй тохиол гарах нь шүү дээ. За ийм учраас хөөх ингэж их зовдөг учраас бурхан байгаль их тэрийг 7 хоногтой нэг бийцжээ гэж заяасан юм. Тийм байлгүй. Өдөрт. Тийм. Өдрийн гол ажил нь бийц болчих гээд байгаа байхгүй. 7 хоногтой нэг бисэн. Бүр одоо ингээд стажийн гүйлгээд байвал 7 хоногтой 2 удаа юм. За ингээд за нэг ингээд гаргахтаа залхууд бол 1 кг. Оо. Та ялгцыг. Тэг хүнтэй харьцуулж жижиг юм тийм байх. Ямар их юм бэ? Тэр чинь нөгөө том гизтэй ингээд удаан процесс явж байгаа 7 хоног хоромтлолцсон байгаа учраас тэгж гаргаад ингэнэ. За одоо ингээд хоёлаадаа сайхан ингээд инээж өхрөөд ярьсан чинь ам хатж эхэлж байгаа юм. Нэг дараагийнхаа юугаа яриад. За тэгээ. Яаж одоо ууж идэг ямар бааранд ордог юм ярьж. Яа за нэвтрүүлгийнхаа хамтран ажиллагчийг танилцуулъя. Тэгэхээр мянган найз амтны дэлгүүр маань өнөөдрийн нэвтрүүлэг маань ивент дэлгээ ажиллаж байна. Тэгэхээр албан ёсны эрхтэйгээр энэ Kitchen Flower гэх брендийг бол мянган найзынх маань оруулж ирээд байна. Тэгэхээр бид нар бол нэг хайртай амтанда яг өөрсдийнхөө л идж ууж байгаа хоол шиг үр шимтэй, эрүүл мэндэд нь хоргүй тийм л хоолыг сонгохыг боддог. Ер нь үн мөнгөч баг хамаагүй амтан маань л эрүүл сайхан байж ивэл гэж бодно шүү дээ нүүр хөвчгээ. Гэтэл бид нар нөгөө ямар хоолнд итгэхээ мэддэг байхгүй юу? Яг ямар хоол нь яг үнэхээр сайн болов муу юм болов амт нь яг миний амтанд таалагдж байгаа юм болов гэдгийг мэдэхгүй. Яагаад гэвэл бид нар ч өмнөөс нь амсаж үнэрлж чадахгүй шүү дээ тэр багцаа амтныг ч юм уу те хомор. Гэтэл одоо энэ сүүлийн үед бол өнгө хамт оруулагч бодистой үр тариатай бол ургамлын гаралтай ураг ашиглаж үйлдвэрлэгддэг байсан. Одоо энэ бүтээгдэхүүнүүдийг бол бас их зах зээл дээр их байдаг юм байна. Одоо хямд бүтээгдэг ч юм уу те. За тэгвэл Kitchen Flower эрүүл мэндэд ээлтэй, сайн чанарын эслэг, амтны гаралтай ураг буюу жинхэнэ махан хоолыг бол санал болгож байгаа юм байна. Тэгээ grain free гэх үр тариагүй сайн чанарын ураг хэрэглэх дэглэн бол дэлгэрч байна. За энэ хоол нь бол хотоод гидсийг чочроохгүй сайн чанарын тос махны ураг хүнсний нарийн ногооноос гаргаж авсан нүрс усаар баялаг ийм хоолыг бол амьтад санал болгож байна. Эднийх бол яг аль эртний л мянган найз одоо энэ чинь яг албан ёсны зөвшөөрлөлтөй хийгдэж байгаа газар шүү дээ тий. Зөвшөөрлгүй асуудалтай амтан асуудалтай байдаг үе бол бас нэг ардаа гараад энэ Монгол улс маань бас амтны тухай хуультай боллоо. Тэгэд эднийх муур олон одоо энэ нохооны маш юм олон төрлийн сонголттой хоолыг жишээлбэл ховор үйлдвэрийн муур нохоо гэдэг юм уу тэднэрт яг таарсан хоолыг олоход бас хэцүү байдаг. Тэгэд одоо нөгөө нийлх амтны мэх байгаа зулцгнуудынх байгаа тий. Тэгээд нэмэх нь надуулт насан турсан нохооны за бөөр шишний замын өвчлөөс урьдчилан сэргийлэх энтергээд өстө хүнээс ер нь илүү л янз бүрийн хоолтой Антарктид гэрлийн насан туршид одоо гэж явах жишээ нэ. Тэгээ та бүхэн маань яг энэ фэйсбүүкээр нь Kitchen Flower Mongolia гэж латинаар бичээд ороод одоо энэ хоолгонтыг харж танилцаарай. Тэгээ тайртай амтанда хамгийн эрүүлийг нь хамгийн амттайг нь сонгоорой. Холбогдох хугацааны дугаар нь 7749 тэг 8 тэг 8 93 тэг 5 тэг 8 тэг 8 гэсэн байна.
Тэгэд нэвтрүүлгийн манаас ивент гэж энэ олон хөөрхөн амьтдыг олон түмэн түгээхэд тус болж байгаа. Танаа бас хамт олонд их баярлалаа. Амжилт хүсье. Энэ нэг юу шүү. Түрүү яг жоохон өөр хэлчих шиг болсон. Kitchen flavor. Kitchen flavor. Flavor шүү тий. За. Тэгэхгүй нэг flower гэж харчих гээд би сая шалгасан. За. Юу одоо тэгэл зарим муур зурчин 30 40 мянган доллар үнэтэй гэвчтэй. 10 20 сая төгрөгийн байдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр чин тийм амьтаа авчаад одоо над шиг тэгээд шар будаа чигэн жигүүд дими хэлвэт тий. Тэгээд тэр чинь яг таарахгүй мэддэхгүй хэцүү юм лээ. Манай найз нэг British short hair лөө. Нэг тийм муураа авчирч 7 онолсон. Бид хоёр чи өөлөх үү би өөлөх үү төлж аваа нэг найз улж аваад тэгэл явсан. Сүүлдээ миний хөл дор өнгөрдөг болж молоо. Тэгээд тэрний хоол унд ч бас хүүхэд өсөж байгаатай л адилхан юм билээ. Харин тий одоо энэ ховор үйлдвэрийн адуу матууч их бие муутай байд юм билээ шүү дээ. Монгол адууны хажууд ирээ зүгээр өгөж чадчих гад тий. Ер нь айгүй их юм арчилгаа болоо хоол хүнс орон байр юм шаардлагатай байдаг шиг. Бас зарим үйлдвэрийн муур нохоос тийм байдаг шүү. Тусгай юу халамж шаарддаг юм. За тэгээд одоо нэгэн л ийм хоббитой болсон бол одоо аргагүй тэгэл юу яаж тий. Одоо юу лээ хүссэн зүйлийнхаа төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй болж тээ гэдэг шиг. Тэгээд одоо энэ амьтыг бас ингээд авчаад би одоо сая ингээд төлөнгөс стресс гэсэн чинь нэрээ би одоо хашаандаа л нохот хийж ижсэн. Тэрэндээ шар удаа модоо л өгчээсэн баг сайндаа. Тэгээд бодсон чинь хөөрхий стresстүүлдэг байсан баг таа гэж бодод өдөр болгон чамд бантаа өгөө тэвэл гэж боддогдсон. Талч бас байна л та. Тэгээд одоо амьдан тийжээс ч өөрийг хариуцлагатай болохоор хариуцлагатай хүүхдтэй дахиад хүүхдтэй болж байгаатай л адилхан юм. Яг үнэ тийм. За ингээд одоо манай слот маань одоо ууж цангахын зовлонгүй юм тийм ээ. Яагаад тэгэхээр одоо хур төчгүй амьтанд бол одоо гол ус руу яваад усуун гэсэн үг гэж одоо модон дээр арай чимгэж гарчаад ёо цангаад ингээд буцаад явах чад лай үсттэй тий. Тэгэхээр одоо байгаль цаанаас нь залхуудад бусад амьтны адил одоо ус уух шууд одоо шаардлага гэдэг зүйлг болгосон юм. Одоо шууд ингээд ус ингэж хэрэглэх гэх юм уу одоо тарвах шиг гэх юм уу. Тийм байх. Одоо ус чигээ иддэг навч юмснээсээ хангалттай авч чаддаг хэмжээнд болгож одоо физиологийн зохицуулж өгсөн бол таарах гэдэг. За залхуудагийн үсэнд нь ба шүү дээ тий. За ингээд нэг ингэж. Одоо нэг урт үстэй халуун орон чинь одоо ийм урт үсчүүд байдаг шүү. Лай болно одоо тий. Харахаар бүр ингээд нэг тэр хар халуун тэгээд тэр чигтэй орчин нэг үсгэхэр чинь. За тэгэнгүүт тэр үсэн дотор нь 9 шидийн юм наалтнаад ийм удаан юм амтнд чинь. Тэрээс тэр юу ээж болох вэ ерэн зүгээр. Юу л бол юу байгаад зү. Түү бөөслөх байх гэдэг. Зүр төсөөлөх тий. За тэгсэн чинь залхуудаа өснөөс бол манай дэлхий гэдэг дэлхий байгаа шүү дээ. Бид нэр одоо дэлхийд гариг дээр байгаа бол манай гариг доторх дахиад нэг гариг гэж хэлж байна. Үздэг юм. За тэгэхээр ойлгомжтой болж байна гэсэн. Тэрний үсэн дотор бүхэл бүтэн экосистем бий болсон байдаг гэж байна. За тэгээд одоо хоол ундаа төр хойш нь тавьж байгаад идэх юм байж байгаа сонсоор муухай биш шүү. Өөрийн үсэндөө мөөг замаг ургуулдаг. Үсэн дотор нь ургадаг гэсэн. Тэгээд эдгээр амьтдтайгаа симбиоз гэдэг харилцан ашигтай хамтрал үүсгэж амьдэрдэг. Харилцаанд ордог. Одоо тэр нь өөрт нь хэрэгтэй, өөрөө тэднэрт нь хэрэгтэй гэсэн үг байна. За тэгээд эдгээр амьтдтайгаа симбиоз харилцаанд ордог. Зарим мөөгнөөс нь хавдрын эмчилгээнд ашиглаж болох бодисууд хүртэл ялгардаг нь эрдэмтдийн анхаарлыг татсан байна. Залхуудагийн урт ширүүн үстэй бие нь эдгээр замаг мөөгөнцөрт төгс орчин болж одоо ургаж төлчихнэ штэ. Замаг түүний үсийг ногоон өнгөтэй болгодог тул навчсын дунд хялбархан далдалж өнгөлн далдалт нөгөө нэг хээрийн цэргийн хувц байдаг штэ ингээд нүүрөө цэргүүд нүүрээ будаад ингээд нуугддаг жүнгөлд тэр ногоон өнгөтэй юм хинч харахгүй гэсэн үг. Тэгээ хөдлөхгүй бол одоо тэгээд бүм бол бүр олж харахгүй гэсэн. Тийм бэ. Камуфляж гэдэлдэг штэ. За тийм л. За сонирхолтой бас нэг баримт нь гэхэд одоо залхуудаа их шин төрсөн зулцгандаа замгаа шилжүүлэн суулгадаг бүр. Энэ нь түүнийг хамгаалах те энэ замг нь болох одоо энэ замгийнх нь нэр нь болохоор Trichophilus velkeri гэж нэрлэдэг юм байна. За энэ нь бол байгаль дээрх зөвхөн залхуу дээр л оршдог төрлийн хаач байхгүй төрлийн замаг. Залхуудагийн үсэнд байдаг экосистемийн замаг гэсэн. Тэр мундаг мөг зөвхөн энэ амтан дээр л урах юм байна тий. Замаг болон мөг. Энэ судалгаагаар тэдний үсэнд ургадаг нэг төрлийн мөг нь за нэг төрлийн олон төрлийн мөг байгаа юм. Экосистем гэсэн шүү дээ. Тэгэхээр шимэгч хорхой, хумхай, нян, хорт хавдраас хамгаалах идэвхтэй нэгдлүүдийг ялгаруулж болох магадaltaй байдаг учраас тэр экосистемдээ идүүлээгүй тэрийгэ тэгээд явж байт юм. За нэг асуулт гарч ирнэ гэж байна. Залхуудаа тийм их өтгөн өстэй яагаад тийм байдаг юм бэ гэх юм бол залхуудаа бараг огт хөдөлдөггүй. Тиймээс бие нь амархан хүрдэг учраас эквадорын халуун уур амьсгалтай байсан хэдий ч
тэнд байдаг бус амьтдаас илүү даарч хүрдэг тул өстэй байхаас өөр аргагүй болсон учраас тийм бүдүүн өтгөн үсэн дулаан хадгалах үүргийг гүйцэтгэж өгдөг. Дулаан хадгалах үүргийг гүйцэтгэж өгсөн үс нь өөрөө экосистемийг өөр дөр нь тээгээд өөрт нь хэрэгтэй симбиоз үүсгдэг замаг одоо бактери тэгээд одоо мөгийг ингээд өөр дээрээ төрлийн мөгийг мөг ургах нөхцөл одоо экосистем болно гэсэн хүрсэн. Ямар хөөрх юм тий. За нэг зүгээр байгаа. Би энийг одоо байрж идсэн амтан бол одоо хүндэл гэж би бодоод байгаа юм. Чи одоо экосистем идэж байгаа үү? Одоо манайхаар ярьдаг зоо парк гэдэг үстэй тий. Тэгээ залхуудаа их сонин хүзүүтэй юм. Нэрээ харахаар нэг сонин ингээ гүтицүүд тий. Ингээ нэг жоох ингээ ингэсэн юм шиг. Та баг бүх сүүн тэжээлтийн ижил тооны хүзүүний нугаламтай байдаг бол тухайлбал одоо 7 хүзүүний нугаламтай шүү дээ. Бүгд 7. Тэгэхээр залхуудаа энэ дөрмийг одоо ганц зөрчдөг одоо сүүн тэжээлтэй амттын нэгд ордог гэж байна. 2 хуруу залхуудаа 7-оос 8 нугаламтай. 3 хуруу залхуудаа 8 бүр 9 нугаламтай байдаг гэж байна. Энэ нь тэдний амьдралын хэв маягтай холбоотой байж болцсошгүй гэж үздэг юм байна. Яг нотолч чадаагүй. Маш том хоол боловсруулах эрхтний тогтолцоонд ясны бүтцэд өөрчлөлт оруулсан учраас тийм болсон байх болцоотой гэж. Гизэн том байхаар хүзүүнд урт байхгаас өөр аргагүй. Тэгэхгүй бол гизэн ингээд ходоотой цээжинд тулчаар толгоо нөлчдөг болчиход байгаа учраас энээсээ зайдах одоо гизнээс зайгаа авахын тулд хүзүү илүү урт болж иж нөгөө нэг гар юмтайгаа ажиллах те ингээд ажиллах юмнуудаа хийх одоо болцоотой болох зорилготой л гэсэн одоо ийм дүгнэлтийг бол одоо өрчилсөн байдлаар гэх юм уу одоо судалгааны төвшөнд гаргасан байгаа юм байна. Гэхдээ энийг бол хинч одоо нотолч чадаагүй хинч ихтгэлтэйгээр шатгааны бол мэдэхгүй шүү. Тийм болохоор энийг л тийм байх магадaltaй л гэж үзэж байгаа юм. За тийм байх магадaltaй гэж үзсэн би тийм байх болов уу гэж тайлбарлаж байгаа шүү. За мэдээж хэрэг энд нэг амтын хойно бас нэг үр одоо эвцэлд орж үр хөврөлтөө болох бах тийм үр төлөлтэй. 6 хуруу залхуудаа 6 сар орчим гэж. 3 хуруутай залхуудаа 6 сар орчим, 2 хуруутай залхуутай нь 12 сар орчим хугацаанд хээлээд гинэ. Залхуудаа ихэвчлэн нэг л зулцах төрүүлж. Тэгэхээр ээж нь модон дээр ээж нь тэр модоо хүүхдтэй өгдөлтэй гэсэн үг байна. За зүгээр яхаа. Тоглоом болж байна. За заримдаа болох бойтог зан энэ хосоо олоход нь хүндрэл тушруулдаг. Тэгэн штэ. Чи гэж явсаа. Нөгөөд нь хариулах гэж бас удаа штэ. Сэрэл бидэрлэн дуусчдаг ч гэж магадгүй. Орооныхон цаг нь дуусна юм уу та. Энд чинь нэг өдрөл байж таарнаа да ерэн зүгээр санаа тийм ээ. Заримдаа бүр одоо үржлийн нэг үлрэлээ хүртэл алгасахад хүрдэг гэнэ. Түч дараа өдрөл яг баталгаатай эрт гарнаа гэл. За шинэ төрсэн залхуудаа зулцаг ойролцоогоор 6 сарын турш эхийнхээ сүгээр холдог. 6 сартай болох үед бор хоолны буюу модны навч идэж сурч эхэлдэг. Энэ хугацаанд зулцах ихийнхээ цээжин дээр ингирийн тэмдэг шиг наалдаастай явдаг гэж. Олон хүүхдийг зэрэг тижээж чадахгүй шалтгаан нь метаболизм удаан тул эхийн сүү бас маш багаар ялгардаг. Маш багаар ялгардаг учраас хизээ ялгарсныг мэдхгүй хүлээд дийлэх учраас зулцган зүгээр тусгнан гарч ирдэг тэр сүүгийг шууд ам руугаа наагаад ингээд одоо ингээд залгагдчихсан гэсэн гэдэг. Чигээд хүүхэн ингээд дүүрээ чинэрээд одоо өөр сүйд тижилтгүүд ингээд хөгж байгаа шүү дээ. Тийм байхгүй. Өнөөх нь баг тэгээ явж байхдаа тэр хөхөө чангаруулахгүй бол булчин ажиллахгүй учраас сүүн бүрэл дээр үгт гоожод идэг учраас зүгээр зулцган очиод наалтцдаг гэсэн үг. За баг нэг хөхөж өрөөд ах чинь байхгүй юу? Өнөөх нь тусаагаад өнөөх нь амаангоод амаач хөдлөг хоёр булчин ажиллахгүй гэлээ л. Тийм хоёулаа хөдлөгчгүй юм чинь тэгээ ер нь тэгээ байж байгаа юм л та. За ингээд арай чамаагч нэг 2 нас хүрээд бие даах чадвартай болж ирээд 3 орчим наснда нас бие төрж үр төлөө гарах болцоотой болно гэж. Залхуудаа зэрлэг байгальд хэдэн жил амьдрэх нь одоогоор ер нь тодорхойгүй юм байна. Яг бас ингээд нэг зэрлэг байгальд нэг жааш. Яг хөө ингээд авчираад одоо тэжээвний чинь судалгааны төвчөнд бол тэжээвэр нөхцөл гэдэг нь одоо зоо парк марк ч юм уу. Энд бол 20-оос дээш жилээр наслах нь бол ховор гэж. За яг хөө нэг даардаг байх гэж боддог. Янз янзын газар авчираад даараал тэгэл нөхсөн таарахгүй хөөрхөө бас энэ чи экосистемэнд дийлэхгүй ч юм уу те. Хамгийн урт наслсан залхуудаа бол 49 нас хүрсэн гэж бүртгэгдсэн байд юм байна. Ер нь яг. Бас овоо том хүн шиг гэсэн үг шүү дээ. Тэг яг нэг яагаад урт насалж ийм гэхээр маш энерги баг зарцуулдаг, зүрх нь удаан цохилдог учраас ингээд зүрхийнхаа хууралтыг хийдэг учраас юм одоо бид нар ч гэсэндээ ингээд тайван байгаад бясалгал гэдэг чинь тэр байхгүй зүрхээ цохилтыг бууруулад ингээд ингэх юм бол урт наслнаа гэдэг байгаа чинь шалтгаан ердөө шинжлэх ухааны таны мэдхүн тайлбар нь юм шүү. Тийм болохоор та бясалгаж байгаа бол та урт наслах нь шинжлэх ухааны утсаар бол матлагдана гэсэн. Стресстэй л уурлал дэвсэл ивэл та хурдан хөвширнөө гэдэгтэй адилхан. За нэг
Одоо залхуудаа одоо энд ч бас нэг идэж одоо нэг иддэг амтан гарч ирнэ дээ ер нь. За тэгэхээр энэ хөөрхий ер нь бол газар дээр идэл эрсдэл их бага. Яг бол ихэнхдээ модон дээр байдаг гэж байна. Тэгэхээр энийг нэг дээгүүр явдаг л доогуур явдаг юу биш дээгүүр явдаг л нэг амтан барьж идэх гэдэг. Тэгэхээр мэдээж хэрэг шувуу гэж таарах нь. Том биетэй махчин шувууны бол залхуудаа агнах бол ерөөсөн нэг асуудал бол биш гэж. Гэхдээ олонсын хэмжээ нь хит том биш байх хэрэгтэй. Чинь 80 70-80 см том бол бас хэцүү юм. Тийм 8 кг гэвэл бас тий. Тэгээ зохистой яхан жижигдүү юмнуудыг барьж авна гэсэн. Тэгэхээр зохистой хэмжээтэй байх хэрэгтэй. Тэгэхээр хит томыг бол барихгүй бол таарч гэсэн. Тэгэхээр ийм болохоор да залхуудаа хамгийн гол дайсан бол одоо Америк ТV-ийн одоо Гарпия гэдэг шувуу. Шувууны далавчаа дэлгэхэд 2 м гаруй хүрдэг ховор төрлийн махчин шувуу гэж байна. Тэгэхээр бодвол энэ Гарпиагийн бие нь одоо нэг юундаа зөгцсөн байдаг болов гэж байна. Тэр экосистем системс дааж чаддаг. Тэр янз юм те ингэ шингээж чаддаг. За ингээд одоо төгсгөлт нь залхуудаа гэдэг өдөр байт юм байна. За энэ одоо мэдээж хэрэг ихэд бас одоо экосистем багасж байгаа, халуун орны ой ширэнг өдөр тутмын багасж байгаа, цаг уурын өөрчлөлтөнд орж байгаа энэ тохиолдолд 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг олон улсын залхуудаа өдөр болгож зарласан. Тэгээд одоо 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр залхуудаа холбоотой янз янзын акц зохион байгуулж хүмүүсийн анхаарлыг хандуулж энэ амтны амьдрах орчинг хамгаалах чиглэсэн эрхэм зорилготой. Яагаад ерөн зураг тэнд залхуудаа Панамын сувг тойроод үлдсэн бэ гэхээр тэнд нэг Панамын сувг байгаа. Сувгч өөрөө хамгаалтын бүсд ордог. Тэгэхээр нөгөө нэг одоо янз янзын элдв янзын юм байхгүй. За дээр нэмээд энийг бас нэг азтай нэх юм бол янз янзын амтны нөгөө хоол тэжээл бишээ нөгөө нэг имчилгээнд ховор мовор гэж зарлагдаг учраас энэ бас нэг хөрх энийг хинч тоодгүй. Тэгсгээд нэг энэ хүнээс хамаарлагаар амьдраад идэх болсон юм шиг байна. За ингээд залхуудаа өдрийг зарласан байгууллага нь бол Колумбийн Айнао гэдэг байгууллага бөгөөд Колумбч одоо Панамтай залгаа штэ. Тэгээ энэ бол зэрлэг амьтдын төр зүйлийг хамгаалах тэгэл олон ажил хийдэг юм байгууллага юм байна. Тэгээ энэ өдөр болохоор залхуудаа холбоотой лекц уншаад баримт кино үзүүлж гэрэл зургийг үзсэн зохион байгуулалт юм байна. За. Тэгээ ерөн залхуудыг харахад ингээд бас хүний юм хайрыг бас хүрхэхээр ийм амтын тий одоо тийм ч учраас бас олон кино бүтээлүүдэд орсон байдаг. Өнөөдөр бас айгүй гоё нэг юм мэдж авлаа таны ярианаас. Ийм залхуу удаан хөтөлгөөн нь амтанд ашигтай байж болдог тухай тий. Тэг нэрэж бас батсан чинь нөгөө амтад бариулахгүй тулд нөгөө худлаагаас өгч хөдөлгөөнгүй болд нь шүү дээ тий. Тэгтэл энэ амтан маань яг байглаасаа ингээд яагаад гэвэл нөгөө анчин амтан чинь үгсэн амт иддэггүй ч юм амтд байгаа. Заавал хөдөлгөөнтэй барьж иддэг тий. Энэ надад их гой санагдлаа. Надад болохоор одоо CD-ийн үрс уулзах байсныг мэдэж авлаа тий. Тий. Энэ бас сонсох юм их байна. Надад тэр экосистем бол айхтар санагдсан. Яа. Стоо тий. Одоо манай жоохон байх ч бас бөөстч мөсtöд бас тэр хүнийдээ бяцхан экосистемтэй болж л хоёулаа ч шимэгчдгээд яриа байсан. За баярлалаа. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар таны аялыг бид урлая. Эстер Монголиа болон мянган найз амтны төлөвлөгөөр маань ивэнтдгээ ажиллаа. Нэвтрүүлэг НТV Одмондөр радио 107 болон 83.3 хүсээ ослогооноор та бүхэндээ хүрлээ. Хамтаа байсан үзэг сонсогчтой болон сонирхолтой мэдээлэл хүрсэн амраахтай баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаажлын банкны данс байгаа 4191 тэгдүрв 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.